Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Хаврын хавсарганд нүүр нүдгүй нүдүүлээд хэн хөнгүүл царай зүс хундаад хайр бис сайр мөрлөн ирсэн бууцар өдрүүдийн мэндэ. За тэр мэнд ус яах вэ? Би танарт нэг навшин юм харуулъя л да яах вэ? Энэ ардаа. Энэ юу болж байгаа юм бэ? Бид нар 500 мянгуулаа байх боломжтой атал 53% subscribe гэж нэг товч дээр дараагүй шивгчилж үздэг гэж. Oh my god. Юу вэ? Oh my god. Хэл ус мэддэг юм уу? Эсвэл үнэхээр ингэж барьзидэлж амьдрах дуртай юм уу? Далж байгаа тараад байх юм байхгүй. Наадах дээр дар. За, хуруу гараа гоцоолгохоор ярьж шүү. Хөш. Яг энэ бичлэгийг үзэж байгаа чи. Тийм ээ чи. Манай үндсэн сувг дахиад YouTube-ийн ганц содгор ажигласан тул хэдүүлээ одоо энэ сувг дээр дардаг юм дараад мөн Telegram сувг мөн нэгдээд ойрхон холбоо солбоотой байж болох болсон шүү. Окей. Манай үсэн тэнд хэдийнэ 11 мянган болсон учраас заримдаа тэнд ганц нэг бичлэгээ шийдэж байх болохоор description дээр байрлах линкээр дэгдэж ороод байна. За. Бичлэг рүү орцгоё. Төрсөн өдрийн найр ажиллагааны хүрээнд 1980 оны тэртээ ард иргэд нийгмийнхээ эсрэг шударгасны төлөө төрхөж байсан цөөн цаг юмсан ч. Үе дамжиж ирсэн алдартай жантай гомингийн тоогооч ахгүй өөрийн гисэн ресторанаа нэгээл нүдээ алсан бизнесгээд хөөрж болголж байдаг. Bir охин нь харин пүй алив гэл мөнгөө тоолоод байж байхад нь гаднаас дүүн ээжигээ хөргөж өгч байхад автобусны буудлын дээр битүү цагтаа нар байх ингээд хагассан амтаа орж ирдэг юм байна. Сургууль зорох гэж 68 үхэр цааш нь харуулж байхад байж байгаа царайг нь хараад байгаарай гэд шүүр шиг үстэй дүүгээ учиргүй загнаад хайлоо байхгүй. Би урлагаар явах хэвээр гэж хууцж байна өөдөөс нь. Том хүүгээ сөүлийг сургуульд орж амжилтанд хүрнэ гэж бодож байсан даа гээл ач хүүгээ тэрвэрт суугаа тоогооч ах чухмал халамцаад л тэгснэг ажаалагч ардаас нь тэрвэрэхдээ нэг л яоцгүй инээгээд байх чинь. Сүүл мушгиж ирсэн дүүн удахгүй хормоо хийнгээд буун ажил дундуураа ирж нэг хамтдаа зураг татуулдаг юм байна. Тэгсэн. Хөөе. Нөгөө алиалагч хийгээд байсан ах хүү чинь нөгөө яриад байсан том хүнд байсан байдгийг. Хүүгээ хараад сайхан байлаа шүү гэж ихчийн гарыг атгааст. За ингээд хайр нь хагцъя та. Дараа дахиад боломж гарвал заавал ирнэ гэж яваад өгл. Өөрхий тэмцэгч болчихсон. Ил харагдвал баригдах гээд байгаа юм байна л та. Хүүгээ гудамжинд яаж хийхийг заагаад байгаа мó хайшаа юмс та. Тэгсэн дуурлалт охин гэрт нь ирсэн үсээ сүлжүүлж байдаг юм а зайлвал. Ядж байхад хөл хөнд байх юм а. Хурмаа хийх гэж байгаа дүүдээ. Наад хэрэг үрж арилга гэж мөнгө өгч энэ төр. Өгсөн мөнгөөр нь бие дэлб үрчээд гарч ирчээд олон хөлтөж холсоо дүүдээ зайрмаг өгч амыг нь хамхиулна энэ төргээ тохиролцоод явж байсан чинь гудамжаар нэг гимдэжүнийг сулал бузар яргаллаа зогсоо гэд баахан хүмүүс лооцсон барьцаалгаж явахтаа таарлаа шүү. Уур хилэнд автсан олон нийтийн жагсаал улсын зэргүүд хоорондоо тэмцэл энтер гэсэн баахан бичиг сачиг хаасайгүй. Гэрээсээ битгий гараарай гэл нөхөр нь залгаж байхад нь гаднаас баахан цэргүүд гарч ирээд жантай гомидыг эснэл эргэн тойрны хоёрчуудыг аятайхан байгаарай гэл үстэж бариад эхэлдэг юм байна шүү. Жирийн эргэн цэрэг хоёр хоорондоо пи чи дээрээ тулаал. Хэн гэдгээ үзэлцснээ айтуулаа ухааны юм хоцож байснаа өнөө хөрхи дүг нь өвөр дээрээ суулгаснаа. Энд байгаа залгинууд улаантнууд үсттэй гэд үг унагч санаатай. Тэгсэн ашгүй ихч гарч ирээд зүгээр хоёотнууд шүү гэсэн чинь улаантны хятад хоолны газар юм аа. Та нар улаантан байхаас зайлахгүй дээ гэл эвгүй аа. 5 сарда дайны үеийн хуулиар иргэдэд хүч хэрглэж эхэллээ гээл таарсан хүмүүсийг хуу хоморглоод борохоодоо шааж байхад ашгүй амжиж гэртээ орж ирчээд арайч амьсгаа авч байхад нь нөгөө алиалагч болсон аав нь цус нүжиндээ худгалдаад нүүгдэх гэж орж ирдэг юм байна. Баахан цагдаа нар улаантан аавыг хайгаад гэрт нь орж ирэл барьж аваад гараад явчихсан. Аавыгаа баригдаад явахыг хартсан бөөн гуниг гутрал ядаж байхад ажилдаа явлаа гэд явсан баг хүн согтуу хүлчүү болсон хорооны цагдаад баригдсан байхад нь аавынх нь 2 дуу олж аваад гэрт нь авч ирсэн чинь таны том хүүч улаантан болсон өмөө хийгээд явж байхад би одоо ганц сэнгүүр шаач болсонгүй юу аа. Мангата тань яаж угаардачаа гэж
Газар мазрааш нэх наастргүй шааж байтал нөгөө дүүн шин дугуй энтер авчихсан байсан мөнгөөрөө найрлсан байдаг. Тэгсэн аав нь галтгоон дороо дэр гээд үе уламжлагдсан ирсэн үүзайгүй жантаа гомгийнхоо жорийг зааж өгөхөр болсон юм. Бөөн баяр хутгаж бараал 8 альчны махта жантаа гомингээ шинээр гаргаж иртэл үйлч сүлгчнэр нь амаа олохгүй лавж байгаа харагдах. 3 жирхээ уруу авцсан чинь бөөн сэтгэл хангалуун 50х нь холгүй шааж байтал дүүн орж ирснээр гэрээсээ хичээлэхэр болсон сургууль хааж байгаа юм байна гэл. Тэгсэн гаднаас 2-3 бистаа орж ирснээр хоорондоо зодолдож байснаа тэнд байсан гурилыг шидэлцээлд цасан бодрох өвлийн орой 2 бацаан бараг болцоо шагаад байгаа мухашийн аашаас. Үмэн самумбөр гэрт орж ирээд шаалцаад эхлэхээр энэ ч одоо яах учруулахгүй дэмий ангааж байснаа. Хүй одоо болж үз. Хүний гурил тэнгэрт хийсгээд нисгэ хайчих. Энд ямар ч чуулгаантай байхгүй. Бид нар зүгээр хүмүүс хоол идэж байна гэсэн чинь. Ах уу. Чи одоо яадаг коммунист гэд барьцалдаад авлаа дахив. Улаан гараараа борохоо эсрэг тэмцэлдэж чадахгүй дэмий аврал нэхэж байгаа санаандгүй цагдаа эсрэг төрхөрсөн болоод түлхээд унгаачт. Гэрийнх нь бүр айд сандраад сүйд байд. Нохоо гаслам чимээ гаргаал уучлалт гуйгаал байхад зогсож өгөхгүй. Чимөө эсэргүү улаантан гэж шахамдуулсаар байгаад үстэд чирээд аваад явчлаа. Нөхөр нь баригдсан өнөө сүйт бүсгүй ирээд уйлж майлал байж байтал нөгөө өсч охин орж ирэл чолсоо ирсэн үү? Манай охин ирэхгүй байна гэд уйлгнаал. Нөгөө 2 бацаан наалга болчихээ цуссаараа тэгэлмэр гэж. Хуцаж унгалж өөртөө нь хайж байгааг мэдэж байгаа ч юм байхгүй гуриландаа хутгалцсан 2 турсаг нуугдсан. Манай гэрийнх улаантан биш шүү. За гэж сууж байдгийг. Охины аав нь цагдаа юм гэж өөрөх. 2 цагдаад байцаагдсан. Улаантаах нь хаанугааг байцаалгуулад устаа баан руу хүчээр дөрүүлээд яргаллын 2 дугаар зэрэг амсч байдгийн байна зайлуул. Аав нь бүр 2-2 хүн алга болсон уймрал төгөөд харамхаас наагур байхад 2 хүүхэд нь ядаж байхад гэртээж ирэхгүй. Стай үуч болоод байгаа юм. Бүгдээрээ шок шаасан байдалтай. Үүр шөнөөр сэгсээс 2 бацаан гэртээрээ дэмий уйлахаас өөр юмгүй эргүүдж өглөө. Хэрэг хийсэн хүн шийтгэлээ амсаад гараа өргөө сууж байсан гаднаас өнөө цагдаа аав нь сэмхэн ороод ирсэн. Энэ зэргүүд яачаад ингэж илэрээд байгаа юм. Гэсэн. Нэг юм байгаа. Хэсэг хугацаанд хүлээгээд үсчний газараа нээж болохгүй шүү энэ гэл. Учир би түлэг шаах юм аавас. Нөгөө талд нөхөр нь хэн тишэтгэж болохгүй шүү гэд утсаар яриаст. Зайлуул. Ядч байгаа тулгар бийтэй мөө. Өвөө байж болох хамгийн ганга хувцас өмснөө чолсоо хүүдээ. Чи энэ гэрийн ганц эрх хүн шүү. Энэ жамтай гомгийн газар бол чинийх. Чи захирлан шүү. Амлч байна уу гэл. Бяцхан хүүхдэд агтсан хариуцлага үүрүүлэх гэж шаагаад гадуур автобус галт тэрэгний тасалбар дууссан гэд холоос алхаад ирсэн өнөө өсчин хүүхнээс нөхрөөсөө манай нөхрийн дүүгийн сургийг гаргаад өгөлт гэд асуугаад өгөөч гэл царай алдаад баг. Даан чинь хүүхэн сөүл рүү нүүх гэж байгаа мөөхөө. Нүүх гэж шааж. Тэр их хэлэх гэсэн энэ гэл. Чолсоо хайртай охин сөүл явж байгаа болохоор хэд их хайртай болж болохгүй шүү гэдэл ээж нь бас загтх юм аа. Ингээд хамт байдгүй болохоор хэд их хайрлах хэцүү байдаг юм аа гээл. Зайлуул. За нэг гигэн цагаан өглөө нөгөө жирэм сайнаг энэ төвдө чарлаад явчихтий. Хөө юмч дуудаарай гэж олсоо гясгүй гэдэл боо юм болж нэлээд өвдөлтөд төрсөн чи яасан гэж сан ястаа гэж. 2 хөөрхи ихрэх хөдөлсөн байдаг шээ. Зайлуул да нөгөө чонсоо дуурлал тохинд очиод хэлэх гээд үсчин рүү гүйж очиод хийдэмий хоосон шилэн хаалгатай ярьж байгаад ирдэг юм. Өвөө нь гадаа оос янзалж байхад гэнтхэн буундуу соргоолоо тэнгэрт баахан нэстэг дэрэг. Гайхаад байж байсан чинь бэр болох охин нь буунд өртгөд хормоог өргөсөн байдаг юм. Яг оршуулгын ёсол дээр гаргаж өгч байхад авуугах нь битүү зодуулсан хаанаас ч юм гарч ирэл. Аваал гэргийн өөд болцсон байгааг хараад ёстой юу хэлэх вдэ гөлөг миний ч ансах чигтгэхэр сэтгэл өвдөхм явдал тохиогоод байна юм. Баахан хүмүүс согдорцсон нөгөө үсчингийн гадаа бузар цэрэг минь гараа тэр юу болоод хэмзээгүй хүмүүсийг тамтан зовоод байгаа юм бэ гэд бослого үйлдэх нь холгүй шааж байд. Цэрэг нөхөртөө болоо тамийн амьдралаар амьдрахаар болсон эмгэнэл тавилан Шекспир цаашаас. Хайртай охин уйлаад байхад яаж чадахгүй ангааж байгаад өвөн гэртээ харьяа загнаад гэртээ ирээд яах вэ гэд түндгэнж байхад авгах нь чавста Маколи ууд суухаас өөр чадлагүй болсон байхад нь кино эхэлж байхад агуулсан гэр бүлийн зураг нь угаагдаад өмнө нь гараад ирдэг юм байна. Хөх тэнгэр минь гэгэ Мариягийн үеэлдүү Нэнсигийн хайртай нэг нүдтэй нохой минь гэж гэдэл сэтгэл ширхэх маягт. Даны хажуугаар дажингийн чолсоо хайртай охин байхгүйгээд уйлаад байж байхад өвөө нь бас гэр бүлийн зураг аваад ирдэг.
Үсчингийн гадаа Ёнхиго хүлээгээд байж байхад хоёр бацаа ирснэ. Ёнхигийн муу зэрэг штэ. Гэхээр нь байтар шунгаа зодолтоо шаадаг юм байна. Байхгүй. Хамраа цөм зөхүүлсэн ээж нь өнөөхийн эм төрхөх маягтай сууж байхад энийг бацаана яайда гэд гашилах маягтай. Нөхцөл байдал ийм боллоо гэ тэр хоёрыг бас хайж болохгүй юм да гэж хажуугаар нөвдөст. Оо, nice. За, манайхаа байж байгаа. Нэг юм болох гэдэг цааш. Юу гэж юу? Энэ зуны нээлтийн тоглолт сурдгар сарын 7-нд Төв Цэнгэл хөрөөлөнд оппозитор эхлэх гэж байна. Тоглолтын нэр Болорцом. Тасалбарыг Box Office сегмент сайтаар худалдаа авах боломжтой гэж хэлсэн шүү. 3 төрлийн үн бүхэд тасалбар худалдаалагдж байгаа тул та нар өөрсдөө ороод төлөвчөндөө тохирохыг нь сонгоод захиална. Манай яадынхан бас оролцсон тул тэнд уулзцгаая. Окей. За. Тэнээр гоорцгоо. Хамар дээр гүчиг шилэн эй готомчэнд бүжиглэж байна эй энэ мөнгөийг дунаас олсон чи надад Үсчин хүүхэн Ёнхи хоёр гэртээ уйлд суухаас өөр ажилгүй болцсон. Цааш чолсуудаа тоглох хэрэггүй шүү гэж охиндоо захиад. Яагаад гэд уйлах маягт. За нэг шинэ өдөр ах хүү жантаагаа мөнгө хийгээл ойр тойрных нь хүмүүс сэтгэл санаагаа өрөх маягтай ирцгээсэн. Хоо ямтын гайхаад ховсроод байх юм. Ста пич жантаагаа мөн зоглоос ирчлаа шүү. Жангума. Сайхан гэд сатглаа хүмүүс хоорондоо нийлээд энэ өмнө самун коммунистуудын буруу гэж үзэж байна. Цэрэг арин болон ард иргэдийн дунд гарсан үйл ойлголцыг нуун дарагдуулж учрыг олгуулахгүй хэцүү хүн байна гэд бөөндөө Америк сонингоос орчуулаад хорон чуулга болж байдаг юм байна. Тэгсэн нөгөө чухал ирээ энэ хоёр хүнийг хоорондоо суугаач ухааны болоод эргүүтэд эхэлдэг юм да. Бүтэхгүй шүү нэрээ. Тэгсэн чолсоо гарч ирээл. Ёнхи цэрэгч биш, улаантан ч биш. Яагаад тэр нь ингэж хандаад байгаа юм бэ гэд ярьсан чи бөөнд гүнээрэл бидний буруу шүү гэшаалаа. Байпалаар орон гарын бистан ушаацсан. Маргадар нь чолсоо жантаагаа мөн хөргөж өөд дээгүүр даагуур ярьж байгаа хүмүүст хэлсэн шүү заа юу. Удахгүй бүх зүйл сайхан болно гэж унгаж байхад нь нөгөө цэрэг аав нь ирдсэн гэртээ сонсож байсан байдаг. Эхнэр алдсан галзуурсан аваг үсчингийн дэрснээ нөхрөө гаргаад ир биста гэж орилж ашигчаал. Чамд над хэлэх юм байгаа үстэй гэж Чарлз бадж байхад хөшгөний ард нөхөр нь хувхай цайсан байдалтай сууж л байна. Цэргийн командын газраас болоод байгаа илэрлийг хамтдаа нийл зохицуулъя. Үүмэн самуу төрхрээд байгаа гүлгнүүдийг илчрээд алаа гэж шааж өгнө. Ёнхи ганцаараа ямарч байхад нь чолсоо хурж ирсэн чинь чи цаашаа бай. Ээж намайг чамтай тоглож болохгүй гэж шаасан. Үгүй хоёулаа тийм ярихгүй. Чи Сөүл явах гэж байгаа юм. Чамайг явсан ч хоёулаа ирээдүйд дахиж уулзч чадна. Чи намайг жоохон л хүлээж 14 жил ч юм уу. Тэгээд насанд хүрээд очноо өдргөл. Тэгсэн нөгөө охин бүр токсик. Хөөе, чи насанд хүрсээ жантаагаа мөнгө хийгээрэй гэж шат. Oh my god. Анхудаа heartbroken болж үзэж байгаа чолсоо ээжигээ тэрвэрээ сад тавилаа стаа гэж. Нөгөө нэг бүлэг болсон баахан ажишинаар буу шидэн барайл алцсан гэдэг байгаа мó яа гэсэн бүүмэд. Тэгсэн том хүн оюутан цэргүүдийг өдөртөж байгаа гэдгийг олж сонсоод шок шаах гэд байж байсан чинь баг хүн шал согтуу ирсэн бас буу муу агсах санаатай энэ муу бацаа. Ахыг эрдэм номтой энтергээл манийга болж өтөхгүй гэж дандаа гоочрдаг байсан биз дээ. Тийм байхад миний үхсэх хэн дамаатай бай гүлгний унсан үүдэн шүд гээл ориллоо их. Бүүн драма. Үлдээч гэж аав нь хуугаад угаасаа нэмэргүй болцсон. Шийдсэн шүү. Би ингээд бөөрөөд явд юм байж өрий. Цааш бөө юм болж байгаад нөгөө охин чинь харин гитар дээр маамуу наа хэр шаац сууж байдаг юм байна. Дурлал залуу нь баяртай энэ гэж хэлж чадахгүй цаашаа шалгаа зайлуул. Ардаас нэгүүгээд угаасаа одоо яах вэ? Бэста үргэлжлүүлээд дуул охин минь. Алив. Ахвод тэгээд жанга удахаас өөр атсан таглагаа хийх вэ? Тэсэлгүй уйлаа зогсож байхад нь бэр орж ирээл. Ийм их чантай гомгоор яах гэж байгаа юм гэсэн шөн тэд нар ингээд сихүүлсэх байх гэж бодоод надад ямар энээс өөр хийж чадах юм байх вэ штэ. Энтергээд бас л сэтгэлийн утас тасар татах нь холгүй шаах юм энэ солонгосчууд. Та манай чолсоогийн аавтай уулзвал намайг ихэр хөөхд төрүүлсэн гэд хэлээд өгөр. Гэл бас л ойлгнаад. Бис та би өөлөх үү чи өөлөх үү? Хитсүү шаасаа. Одоо юу л болдог бол даа навшигч. Тэгс нөгөө дүүн би явж ахын царийг харчаал ирнэ гэд аавынхаараас шогшоод алга боллоо. Шөндөнд боллоо. Нөгөө аав дүү хоёр нэрдгүү дэхөө. Ихэр хүүхдүүдэд тэврээл ойлгохыг нь зогсоочих гэж хичээгээл. Тэгс нөгөө ах хүү баахан жантаагаа барьчихсан ирээд бүгд нь жангаа говдурцгаа гэж хоол тарааж байсан чинь баг хүн аавыгаа харахгүй багны цаан зогсоод эргэж харахгүй.
Там хөтэйгээ уулзсан хойно ганц шаачигээ 100 татлаа жишээ. Нөгөө баг хүүбүр жантаагаа цуслаад хэрэг алах. Ингээд өөрийн 4 цаг болж их тэмцэл эхэлдэг юм. Буун дууны дунд үзэгдэх орчин даанч харагдсангүй. Нэг харсан бүгд дээр хүчгсэн. Цус нүчэндээ хутгалдаад амтай нэг чалах. Аав нь зүгчгсэн нөгөө охин дэмий уйлахаас өөр юм хийхгүй. Баг хүн гадаа доглоод алхсаар байгаад үсчинд ирээд аавыгаа гаргаад ир гэж чангаасаар байгаад гаргуулдаг. Тэгээд үгийн зүрүүгөө бяцхан охины нүдэн дээр хохимо толгоогоо зад буудаад ертөнцийг орхилоо. Ердөө ганцхан цагийн дараа босогчдын ажиллагаа өндөрлөж бүгд үгцхэн цэргүү цогцос цэвэрлэж байхыг телевизээр үзэж байлаа хөөрхи бэрэг. Адам аавыгаа нөхрийгөө өгснийг нь хараад үнэхээр одоо юу ч хэлэх хэвтэй байсан та гэж. Манийц сэтгэл сэртгэж байна. Ихэр хүүхдүүдэд тэврээд дэмий ойрлохоос өөр зүйл чадахгүй байгааг нь харах ахт нь хэцүү л байна шүү. Киногоо дуусгаад гарч уйтаа хөлөг гэж. Иш өнөө чолсооч гэсэн юу л одоог ойлгож байгаа ч яач хүн мэдэхгүй. Янхигийн хаардаас уйлахаас өөр юм хийсэнгүй. $1980 онд болсон хэцүүхэн явдлын тухай уран сайхны кино болгон гаргасан ажаах. Улаантан гэж хэлүүлсээр угаад хорвоог орхисон эсэргүү нэртэй энгийн иргэд байсан байж штэ. Ард түмний алах тушаал өгсөн хүнийг ил тод гаргалгүй ингээд л дуусчихдээ. Энэ нэг амьдралын түүх. Бид нар штэ. Дараагийн ярих 5 киногоо аль хэдийн сонгоод бэлдээ тавьчихсан байгаа тул та нар над хуруу гараа гоцоолохоо мартав да. Зарим ч мартах биш бүр албаар дарддаг юм шиг байлээ. Голоо зогсъё. Болоо. Гинтор хөвчлээ. Бай.